За та бүгдийн өдрийн амрыг ирээ. За төсвийн орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ жишээлбэл 2011-ээс 20 оны хооронд 29% байсан байна. За гэтэл сүүлийн 4 жилийн хугацаанд бол 35.2 их найд болсон. 35.2% төрсөн. Тэгэхээр энэ төрөөс хамааралтай энэ эдийн засгийн хувь нь өсөөд ийн гэдэг чинь нөгөө яг тэр утгаараа нөгөө ядуурлч нь буурахгүй байгаа юм биш үү? Нөгөө хувийн хвшил чинь хөгжиж дэвшихгүй байгаа юм биш үү? Нөгөө авилга чинь буурахгүй байгаа юм биш үү гэд. За ялангуяа нөгөө цар тахлын дараах үеийн эдийн засгийн сэргэлт байна. Түүхийн эдийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тэр одоо мөрчлөг дээшээ явсан үе бол одоо огцон буурж байгаа. Тэгэхээр ийм буурж байгаа үеийг бүгд мэдж байгаа. Одоо эхний улирлаар тэнцвэржүүлсэн тэнцэл хэд гарсан бүгд мэдж байгаа. Хасах 350 гаруй тэрбум. Тэгэхээр ингээ бүх юм хасах руу орж байгаа нь илэрхий болцсон энэ үед энэ одоо төсвийн хүрээний мэдээлэл яг одоо энэ 25 оны хэмжээгээр ингэж орж ирж байна. Гэтэл одоо бид нар дахиад мэдж байгаа. Одоо нэг судалгаа 24 он гарсан байна штэ. 65 хүртэлх насны иргэдийн 67 бараг 70% нь боломж олдвол гадагшаа гармаар байна гэж байгаа шүү дээ. Энэ юу хэлж ийн гэвэл амьдрал маш хүнд байгааг хэлж байгаа. Маш хүнд байна. За дээрэс нь ядуурлын шугам чинь нэг 400 гаруй мянган төгрөг байгаа. 15%-аар буюу 64 орчим мянган төгрөг нэмэхэд дахиад ядуурлын хувь чинь 10%-аар нэмэгдэж байна. Бараг 27-оос 37, 40 руу орох гэж байна. Тэгэхээр энэ төсвийн хүрээний мэдээлэл тусгагдсан энэ макро эдийн засгийн үзүүлэлтүүд чинь ядуурлын түвшинд яаж нөлөөлөх юм бэ? За хоёрдугаар одоо нөгөө татврын багц хуулиуд чинь уг нь бол өмнө нь орж ирэх ёстой байсан юм шүү. Тэрэн дээр чинь тэр орлого яаж бий болох, зарлага яах гэдэг чинь татврын хуультайгаа уялдаж орж ирэх байсан юм шүү. Энэ иргэдийн аж ахуй нэгжийн нуруунд дээр үүрсэн энэ татврын дарамт ачааллыг бууруулах юм бодлого байхгүй юм болов уу? Энд чинь бүр өстө үгээ барж үсээ сулгааж штэ гадуур бид нар бүгдөө л мэдээд байгаа. Тэгэхээр энэ татврын тухай хууль яагаад орж ирэхгүй байгаа юм бэ? За 3 дугаарт одоо бид нар нэг ажлын хэсэг гаргаж ажиллаад 54 дэх тогтоол гэж гарсан байгаа тий. Төрийн жахлан сайдаас өөрөө дурдж байна. Нөгөө бараг 1024 заалт бүхий хуульчлагдсан ийм төсөвт ачаал болдог энэ асуудал чи юу болсон юм болоо? Миний санаж байгаагаар эхний улиралд багтааж танилцуулах хэрэгтэй байсан. Тийм үү. Тэгэхээр тэрийгээ уг нь зүй нь бол үрдчилж хэлэлцээд тэрэн дээр бол нэлээд их юм байх байсан байх. Тэгээ тэрнийхээ дагуу энэ төсвийн хүрээний мэдээлэл чи өөрчлөгдөх ёстой байсан юм шүү. Яагаад ингэ дараалал нь жоохон буруу яваад байгаа юм болоо? Татврын хууль байна. За дахиад 3 дугаарт нөгөө зээлтэй холбоотой нэг асуудал байгаа тий. Зээлийг төсөөс гадуур хийх тийм төсөл ингээд парламентэд байршуулсан маа. Тэгэхээр та бүгдийн ярианд гараад байна л да. Ерөөсөө нөгөө таацнаасаа илүү гарахгүй гэд. Тийм бол яагаад түүнийг тусад нь бие даасан хууль болгож байгаа юм болоо? Төсвийн тодтоглоо хийгээд төсөв дотор оруулаад явж яагаад болохгүй байгаа юм болоо? Түрүү ариун зай гишүүн бас дурдчих шиг байсан. Бид нар өмнө нэлээд олон жилийн өмнө нэлээд олон төсөвтэй болсон бүр тэрэн дундаа төөрөө явж исэн. Тэгээд ашгүй ингэж явсараа байгаад нэг төсөвтэй болж авсан чинь одоо дахиад тусдаа нөгөө зээлийнхаа ашиглалтыг тусад нь гаргах гэдэг юм уу? Эцсийн зээлийн чинь татвар төлөгчдөл төлнө. Тэнгэрээс хин нэгэн бууж ирээд энэ тустай юм чи би төлчих гэхгүй нь бол тодорхой шүү дээ. Тэр яагаад ямар шалтгаанаар ингэж тусад нь гарах гэдэг юм. Гэхдээ тэр хуулийн төслийг уншиж хахад нөгөө тэр хязгаар заалтууд хамаарахгүй гэд бас бичсэн байгаа. Нөгөө 2%-аас илүү гарахгүй гэдэг бол энэ хуулиар хамаарахгүй гэж бичсэн. Тэгснээ бас нэг заалтыг нөгөө 30 билүү эсвэл өрийн таазыгч билүү хамаарахгүй гэсэн тийм заалтууд орцсон мөртлөө Заагаан төмөр сайд хариулт өгье. За төсвийн хүрээний мэдээлэлээр бид нар бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа орлогын хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа зарлалын хэмжээгээ бол бууруулж явж байгаа. Тэрийг бол өөрөө тоо харуул сайн харах бах. Жишээлбэл нэгдсэн төсвийн суур зарлагын дээд хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 26 онд 28.7% байна гэж байгаа юм. Ингээ 27 онд 28.4%, 28 онд 27.6%. Буурч байгаа трендийн тоог харж байгаа юу? Харж байгаа. Тийм учраас бол төсвийн эзлэх дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлдэг хэмжээ бол цаашдаа багасаад явах нь шүү гişүнэ. Энэ тоогоо хараад дүгнэлтээ өгөөрэй. За огцон бууруулах болцоогүй тухай жавхлан сайд түрүү хэлсэн.
Нийт төсвийн урсгал зардлын 60% нь бол цалин тэтгэвэр байгаа. Бид нар бол төрийн албаны бүтцийн өөрчлөлт хийж төрийн албаны зардлыг бууруулах төлөвлөлтийг маш нарийн хийж байгаа. Энийг бол 26 онд бол хийгээд явах тухайд бид нар төсөөлж байгаа юм. Ер нь ядуурл яриад идэг. Нөгөө талдаа улсынхаа унжагаа гайхуулаад идэг. Тэгээ улсаа босгох тухайд бүгд ажиллах хэрэгтэй шүү дээ. Улсаа босгох тухайд хууль барилтаа. Ядуурлаас гарах тухайд санаачлаг гаргалаа. Хэн ядуурлаас гаргахын ард түмнийг энэ 126 гишүүн л гаргана шүү дээ. Тэгэх гэж энэ тангараг өргөж орж ирсэн шүү дээ. Тийм учраас бол бидний энэ төлөвлөлөд байгаа амхандаа төлөвлөд байгаа шалтгаан бол ерөөсөө ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлын байрыг хэрхэн бид төсвийн татварын мөнгөөр цалинжиж байгаа бид нар хэрхэн ажил хийх юм бэ гэдэг тухайд л бичиг баримт оруулж ирж байгаа гэдгийг гишүүд минь ойлгоор. Энийний тухайд бид тангараг өргөсөн хүмүүс шүү. Тэгмээс Монголыг муу мухагаар нь дуудаад, уламд ордуулаад, тэгээ зүгээр тэр улсууд тэрийгээрээ сайхан амьдарчих байх гэдэг байдлаар хэрвээ тэр улсууд хувийн хвшил тэрийгээрээ сайхан амьдраад бүгд ажилтаа болох юм бол төрөөр яах юм? Их хурлаар яах юм? Засгийн газраар яах юм? Бидэнд яагаад цалин өгж байгаа? Бид бол энэ улсыг босгох үүрэгтэй шүү. Хоёр санал яваад байна. Тойргоо сонгогдсон гишүүд зовлонтой байна гэж байна. Бүтээн байгуулалт хийж өгөөч ээ. Төсвийн хөрөнгийг шийд гэдэг ийм шахалт нэг талтай байна. Жагсаалтаар орсон хүмүүс бол төсвийн үрлэгэн байдлаас зүхтаагаад аль болохоор хэмнэлт гаргадаг шахалт байна. Бид бол хөгжлийн төлөвлөлтөд хараад хамгийн ухаалаг зөв тооцоолол хийхийг оролдож байгаа шүү. Тэгээ гишүүд одоо жишээлбэл тэр 40 гишүүн гинүү хэдэн гишүүн байна. Хууль өргөн барьж байгаа тухай засгийн газраас асуугаад ах юм. Байнгын хорон дээр их хурл дээр За сангийн сайд болдын чухлаа. Хариулт өгье. За баярмаа гişүн асуулт нэрлэе. За та төсвийн орлого нэмэгдээд байгаа асуудлыг ярьлаа сүүлийн жилүүдэд. Татварын хувь хэмжээ нэмэгдснээс болж орлого нэмэгдсэн зүйл огт байхгүй. Манай төсвийн орлогын 3.1 нь уул уурхаагаас орж ирдэг. 3.1 нь шүү. Үүнийх нь дахиад 50% нь амнаатаас орж ирдэг. Ийм орлогын бүтцтэй. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар дахь бүтээмж нэмэгдэж байна гэсэн үг. Хэлийн нэвтрэн хөрөлөх чадвар нэмэгдэж байна гэсэн үг. Нөгөө нүүрс дагсан далд эдийн засаг маань ил болж байна гэсэн үг. Ингэснээр татварын бааз суурьуд маань нэмэгдэж байна гэсэн үг. Ингээд орлого нэмэгдсэн байна. Тэрнээс биш одоо төр хувийн хвшлийн үйл ажиллагааг одоо булааж аваад хийгээд тэрнээс нь орлого нэмэгдсэн л огт биш шүү. Харин зардал тал дээр бол харин энэ асуудлыг заавал бид ярих ёстой. Зардал тал дээр зарлагын бүтц ялангуяа одоо манай төрийн нийтлэг үйлчлэгээний салбарууд, гудамж цэвэрлэг, бусад үйлчлэгээний маш олон салбарууд үүдэг. Энэ дэр төр заавал оролцох шаардлага байдаггүй. Уг нь бид өмнө За жавхлан сайд гүйцээж хариулъя. за зардал тал дээр юм баг минут байгаа учраас би дараагийн асуудал шууд орчтой. За тэр зээлийн ашиглалт байна. Энэ дэр баярмаа гишүүн маш сайн дахиад нэг уншаад гараа. Одоо би ч гэсэн цаг гаргая, нэмэлт одоо энэ мэдээллүүдийг өгье гэж бодоод байгаа. Би гишүүдийн өмнөөс орж яриад байгаа нь гишүүд минь зөв юм яриад байгаа учраас би хамгаалж ярих гэдэг ухаантай шүү. Хамгаалж ярих гэдэг ухаантай. Энэ дэр ийм байгаа юм. Одоо их хурлаар ингээд баталчихсан энэ зээлийг ашиглаа аваа төслийг нь хийгээд ингээд заацсан 88 төсөл ба. 88 төслийн 14 их 80 төгрөгийн зээл ашиглагдаагүй гадна талтай үлээж байгаа. Үүний 8 их 80-д нь буюу бараг 60% нь энэ 3 төсөл дээр. Энэ 3 төсөл дээр. Энэ 3 төслийн 8 их 80-ыг бид 28 он гэхэд зарж ашиглаж дуусаад төслийг ажилтанд оруулах ёстой. Бид үүнийг төсвүүдээр багтаах 23 жилийн төсвийн багтаамж бид нар байхгүй. Хэмнээд бид нар одоо цалин тэтгэвэр